залуужлах бичлэг хүрч байна. Хоёрдугаар дасгалын тухай тайлбар 47 дугаар хуудсан дээр нь байгаа. Энэ дээр ер нь энэ дасгалууд бүгдээрээ ямар нэг тийм үйлдэл нь гол нь биш, махан биеийн дасгалууд биш. Гол нь тэрүүгээр олж авч байгаа энергийн чадвар нь аягүй чухал байхгүй юу? Тэгэхээр бэр чадал амтдах үе хүн болгонд байдаг. Хэрвээ та нар спортоор хичээлдэг бол ч юм уу, яг тийм хүнд нэг тийм ядралтгүй үе болдог тийм зон гэж байдаг. Эсвэл ингээд ядралтгүй болох үе гэж байдаг. Нас тогтсон хүн болгонд нэг адилхан зүйл байгаа. Тэр нь бүгдээрээ залуу гэж үзсэн. Залуу байхад залуу насны бүх үед биш маа гэх тодорхой нэг үед жишээ нь дотны харилцааны үед ч юм уу, за эсвэл ингээд спортоор хичээлэх үед ч юм уу, тэгээ эсвэл дурлсан үед ч юм уу, ямар нэгэн байдлаар ингээд нэг юм ирч хүчс мэдрэгддэг шүү дээ. Бүр ядрахгүй, цоцохгүй тийм байдал мэдрэгддэг. Тэгэхээр ер нь бол 2 дугаар дасгалыг тэрнтэй төстэй гэж ойлгож болно. Дандаа та нарт ингээд энерги гэж тайлбарлахаар энерги гэдэг сэдвийг ерөөсөө ойлгохгүй, толгойд нь буудаггүй. Тэгэхээр ирч хүчтэй болгох гэдэг чинь юу юм бэ гэхээр хүн ер нь яагаад ирч хүчтэй байгаа юм бэ гэдгээс асуулт хариулт нэгдэг байхгүй юу? Хэрвээ хүн нас явахын хэрээр ингээд чадваргүй болж штэ. Гэтэ залуу насндаа болохоор чадвартай юм ингээд ирч хүчтэй байдаг тийм үү? Ирч хүчтэй байгаагийнх нь нууц нь энергиндээ голно байхгүй юу? Энергиндээ голно. Тэгэхээр ирч хүчтэй буцаад болох боломжтой юу гэвэл боломжтой. Гэтэ та нар яг ямар үеэ санаал харин дээр юм бэ гэхээр тийм залуу наснда яг ямархуу байла тий. Залуу хүн гэдэг чинь ямархуу хүч чадалтай хүн байдаг лээ гэдгийг санаад тэрийгэ сэргээх чаа гэсэн үг. Тэгээд өөртөө төлөвлөж сурах, биеийнхаа бие дотроо төвчин байвал та нар юусэн ингээд ядар сүлддэггүй байхгүй юу? Энгийн хүн мастер биш, энерги мастер биш, энгийн хүний бодол сэтгхүүн хаана явж идэм бэ гэхээр биесээ та нар гадна явж идэг. Бидээ гэж бүтэн төвлөрдгүү. Тийм болохоор ингээд би чи айгүй хурдан сүлддэг. Уул нь бид нар ингээд тэр чадваруудаа сурчих юм бол ингээд чадваруудаа сурчих юм бол угаас нь бид нар тийм чадварууд байгаа байхгүй юу? Ерөөс ядралтгүй байх. Гол нь бид нар биедээ төвлөрөө сурчвал бие махбод дотроо тэр сүнснийхээ төвөөр байлгаал хийвэл хүн ерөөс огт ядрахгүй. Энийг нэг яг зохиомлоор харин саяны хэлсэн жишээнүүд дээр энгийн хүн бол хальт мэдэрсэн байдаг. Хайр дурлал үед юм уу, дотны харилцааны үед, за эсвэл ямар нэг спортоор хичээлэх, спортоор гэлтгүй бие хүчний ямар нэг ажил хийж байгаа нэг тийм зон руу орж утсан байгаа. Тэгээ тэрийгээ санаарай. Тэгээ тэр чинь л нас хамаарахгүйгээр сэргэж өгөх гэдэг нь л гэсэн үг дээ.